өнгөрсөн 4 жилийн 3 жил нь намын ерөнхий нэрийн бичиг гэж намын хангалтайг удирдах энэ ялалтын төлөө та бүхэнтэйгээ хамтдаа мөр зэрэгцэн зүтгэж ажиллажээ. Өнгөрсөн 4 жилийн 3 жил ингэж ажиллахдаа сөрөг хүчний намын голтойгоо удирдах. За тэгээд одоо цалин тавих мөнгөгүй хөдөө томилтоор явах шатхууны унаагүй хүнд цаг үеийг бид бүхэн хамтдаа үтсэн. Энд байгаа 21 аймгийнхан ч, энд байгаа 9 дүүргийнхэн ч, өнөөдөр 330 сумынхан ч, 952 хорооны үүрийнхэн ч бүгдээрээ энэ зовлон мэдэж байгаа. Ингэж зүтгэсэн. Тэр үед би нэг зарчим та бүхэндээ хэлж байсан. Ерөнхий нэрийн бичгийн дараагаар сонгогдохдоо зугтсан биш зүтгэсэн хоймор сунаа гэдэг зарчмыг та бүхэндээ хэлж байсан. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүйд би намын журмын нөхдөд та бүхнээс өөрчлөлт хүслийг одоо бас энэ хүнд тендер дээрээс хүсэж байна. Учир нь би 2016 оны улсын их хурлын сонгуулийн дараа улсын их хурлын гишүүнээр сонгогдсон учраас намын ерөнхий нэрийн бичгийн дараагаа хүлээлгэн өгч намын гал тоог биш засгийн гал тоогоо удирдах ийм шинэ үүрэг хүлээсэн гэдгийг бол та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас энэ зарчим цаашдаа хэрэгжээсэ энэ намыг удирдах байгаа үе үеийн хүмүүс цаашдаа энэ зарчмыг мөрлөг болгон ажилласаа гэж хүсч явдгаа би бас энэ хүндэт тендер дээрээс дахин илэрхийлэх гэсэн юм аа. Би мөн өнгөрсөн 3 жил 27 дугаар их хурлаас 28 дугаар их хурлын хооронд сөрөг хүчнийг удирдах Монгол Ардын намыг Монгол төрийн хоймор суусан ийм үнэмлэхийг эрхтэй эрх өргөж болгож 21 аймаг 330 сум 9 дүүрэг 152 хороонд ялалт байгуулахын төлөө намаан удирдах зүтгэсэн надад их зүйлийг заасургасан намын дарга Нягомбын энх бол даргадаа чин сэтгэлээс баярлалаа гэж чин сэтгэлийн халуун талархлыг бас илэрхийлье гэж бодсон юм аа.